Бид Өвөрхангай аймгийн баялаг бүтээгчид Сайн мэцхан үзэгчдээ Масаг амтлагын санаачлан хэрэгжүүлж байгаа баялаг бүтээгчдийг дэмжин төслийн маань нэвтрүүлэг амжилттай үргэлжилсээр байна. Манай төслийн багийнхаа яг одоо Өвөрхангай аймгаас өнөөдрийнхөө нэвтрүүлгээс бэлтгэж байна. Тэгэхээр бид өнөөдөр Өвөрхангай аймагта үйлдвэрлэл үйлчлэгээ явуулж байгаа үндэсний хэмжээний ширмэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа зөөлөн сувд хоршоог онцолж байна. За эдний компани хуудад одоо хоньны ноос, тэмээний ноосоор бүх төрлийн бас ширмэл бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж байна. Ингээ хамтдаа зөөлөн сувд хоршооны үйл ажиллагаатай танилцъя. Зөөлөн сувд хоршоо болохоос өмнө 2004 оноос эхлээд бүл болоод үйл ажиллагаагаа явуулж байсан байна. Харин 2008 онд үйл ажиллагаа өргөжүүлэн хоршоо болжээ. Анх хоршоо болохдоо хөгжлийн бэрхшээлтэй 5 хүнтэй үйл ажиллагаа эхэлж байсан бол одоо 14 ажилтнтай болсон байна. Манайх хоршоо байхаас өмнө 2004 оноос эхлээд нэг бүл болоод одоо ажил байхгүй. Тэгээд энд нөгөө зудны нөхөн сэргэлт гэдэг төсөл хэрэгжижсэн тэрүүний юугаар нэг сургалтанд цуугаа тэгээд бүл болоод ажилласан. Тэгээд бүл болоод ажиллаж хагаад 2008 онд араа өргөжүүлээд үйл ажиллагаагаа өргөжүүлээд хоршоо болсон. Хоршоо болохдоо манайх хөгжлийн бэрхшээлтэй нэг 5 хүнтэй настай өндөр настай нэг 4-5 хүнтэй гэдэг нэг 9 хүнтэй. 10 одоогоор бол 12 хүнтэй болсон. Үйл ажиллагаа гарсан. Тэгэл малын одоо бүхэл ноос төрлийн ноосоор л одоо үйлдвэрлэлээ явуулдаг. Одоогийн байдлаар бол ерөнхийдөө үйлдвэрлэлээ ширмэл үндэсний ширмэлээр голдож байгаа. Эхлээд бол яг тэ төрөл хүрээлэм хийжсэн. Тавчиг хийгээл тэгэл янз бүрийн дэлгүүрийн осор тэгэл бэлэг дурсгалын бүхэл төрлөөлөм хийж үзчихсэн. Тэг яг тэ сүүлдээ бол усаараа туршлагаж чад нэг л төрлөө арайхан үйлдэл юм уу гэж бодоод. Тэгээ манайхны улсууд л эхнээсээ аваад ерөөсө бүхэл юм өөрснөө хийжээс учраас бүгд л ерөөсө ямар л юм бүгдээр чаддаг байхгүй юу. Тэг хөгжлийн бэрхшээлтэй улсууд байдаг учраас хагас цагаар л ажиллаж чаддгийг. Тэгээд бүх үйл ажиллагаагаа явуулахдаа бүх юм авал одоо жижигчсэн үнэлгээтэй. Тэг үнэлгээгээр хийсэн юмдаа цалинжаа явждаг. Хэдэн цагч ажилласан, цөөхөн цагч ажилласан, олон цагч ажилласан. Тэгэл тэрүүгээр цалинжаад ингээл үйл ажиллагаагаа явуулж идэв та. Зөөлөн сувд хоршооны хамт олон өнөөдрийн байдлаар бүх төрлийн малын ноосоор аймаг орон нутгатаа үйлдвэрлэлээ явуулж байгаа юм. Хоршооны хамт олон голлон хийж хэрэглэгчдэд хүргэж байгаа бүтээгдэхүүн нь үндэсний ширмэл бүтээгдэхүүн юм а. Мөн бүх төрлийн ноосоор бэлэг дурсгалын зүйл болон тавчиг зэргийг үйлдвэрлэж байна. Өөрөө жахаа хобби ч юм да би өөрөө болохоор 20 жил ажилласан 4-өөс дээш хүүхдтэйгээд тэтгэврт эрт гарцсан нөхөө олгоор гээд гарцсан. Тэгээ яг нэг хийх юм олохгүй янз бүрийн нэг жил бол ерөөсөө юу ч хийсэн юмгүй сууж ирсэн л да. Тэгээд санамсаргүй байдлаас бас нэг жоох үр хүнээс авсан байснаа болоод ногоо тарьсан. Ногоо тариад үйл ажиллагаа явуулж ирсэн чинь ерөөсөө усаа дийлэхгүй. Манайхаа яг байгаа хороо маань ерөөсөө усгүй газраас зөөврөөстэй газраас учраас чадхаа байлаа. Тэгээд зудны нөхөн сэргээлтээр ноосны сургалтад өгдөж байгаа гэдэг. Тэгээ тэрүүн дээр цуугаал тэрүүнээсээ болоод биднээс тэгээд чир нэг юм ширмэл энтрийг сонирхол байсан учраас тэрүүнийгээ дагаал тэгэл нэг тэр сургалтанд цуусан 3 хүн нийлээл энэ үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Тэгээ сүүлдээ бол бүр гүнзгий одоо үндэсний ширмэл гэдэг маань хүний эрүүл мэндэд маш их сайн. Чимээ намдаа одоо тэгэл малгай л ихч одоо өмсөхөд ерөөсө эсгээ малгай өмссөн үс салцардгүй гэдэг гихчээтэй. Тэгээд машина суудал дээр ингээл суулаа гэдэг чинь ерөөс нэг янз бүрийн суудлын өвчин төрөйд шүү дээ. Тийм тусахгүй. Тийм учраас та биднээс бас хүний эрүүл мэндэд хэрэгтэй. Тэгээд чимээ юу намдаа тэг үндэсний үйлдвэрлэл учраас биднээс энэ нэг өргөжлүүлэн үйл ажиллагаа явуулаад одоо бүр өргөжүүлж ажиллахаас сонирхолтой л байж байгаа. Би энэ горшоонд 2008 оны 12 дугаар сарын 20 хэднээр л би энэ горшоонд эрэхтэй сэрэмлийн сургалтанд суусан. Тэр сургалтанд суугаад ширмэл эхлээд би казак олбог гэдгээр сураад тэрийгэ хийж сураа тэгээд бүх ширмэлийг хийж сурсан. Энэ горшоонд би одоо 7 жил ажиллаж байна. Одооны байдлаар дандаа ширмэл эсхий барих. Тэгэл бойтог хийх, тэгэл тэрмэрийг барьж сураад. Голцол би одоо оёогоор л явчихсан юм да. Тэгээд утас ирэх, утасаа өөрөө ирээд, өөрөө ширмэлээ ширээд энэ зургийг нь болохоор дарга өөрөө зурж өгдөг. Тэгээд
утсаа зээгэн томоод утсаа яриад өөрөө нэгээд зурсан зургаар тэгээ өөрөө дээрээс нь оёод ингээд ширмэл бүтээгдэхүүн гаргадаг. Ямар тач хялгасгүй химийн ямар нэгэн төрлийн бодис хэрэгэлдэхүүн учир энэхүү ширмэл бүтээгдэхүүнийг байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэж хэлж болохоор юм. Эсгийн ширмэл нь хүн нүүгэн үеэс уламжлагдсан ирж бидний өвөг дээдээс ахуй хэрэглээндээ хэрэглэж байсан гол зүйл юм а. Гэвч нэг хэсэг эсгийн урлал тасарчихсан байсан бол одоо дахин сэргэж нэр төрөл хэв маяг нь өөрчлөгдөж байна хэмээн үйлдвэрлэгчид хэлж байгаамаа. Эсгийгээр гэрийн ширдэг тойруулга машины суудал бодингийн зөөлөвч олбог ширдэг бэлэг дурсгал гутал бодгоноос эхлүүлээд олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг болж байна. Гэхдээ энэхүү нэр төрөл хэв маяг нь өөрчлөгдлөө ч гэсэн эртнээс уламжлагдсан ирсэн гар аргаар хийх технологи нь өөрчлөгдөөг нь эсгийн урлагийн хамгийн том давуу тал юм а. Ер нь их ажиллагаатай эсгийг одоо ингээд ноосоо аваад ноосоо угаах, ноосоо эхлээ цэвэрлээл, ноосоо угаагаа татаагаа сайхан тэр үнэгээ гар самнагдмаас самнасныгаа сэмлэгчд оруулна, сэмлэгчд оруулсныгаа зулсныгаа эсгийгээ барина. Биднээс бол жижиг өвтөр юмнуудаа бол өөрснөө гараараа эсгээгээ бариад хийж байгаа. Нэлээд том одоо биднээс чинь 2 метрээс дээш эсгээгээ болохоор барьж чадахгүй шүү дээ. Тэрөөнийг бол одоо үйлдвэрт бас л одоо яг ингээд хийгээд өгөөч гэсэн юугаар захиалга өгчээж яадгийн ажилтгийн. Эсгээгээ захиалаад авдгийн тэгж ширмэл хийж чинь сүүл үед бол усууд одоо бас эрүүл мэндэд сайн тэгээд ч үндэсний үйлдвэрлэл гэдэг утгаараа эдлэгээ одоо удаантай гэдэг утгаараа 3 үеэ дамждаг гэж ярьдаг. Эсгийг чи дээр юусад бол тийм учраас одоо улсууд хийлэх сонирхол бас их мэлээ хэрэглээ өндөрсөж чинь одоо сая л хэд ч манайх нэг 3 м 80-тай 3 м-тэй тийм том ширмэлтийн захиалга аваад хийж байгаас. Ерөнхийдөө манайх бол цагаалт дэлгүүрт юугээ бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Захиалгатай нэг 10 төрлийн бүтээгдэхүүний кодтай байдаг. За том жижигээсээ болно эсгийн бүтээгдэхүүн бол том юу бол одоо зарим тэр 3 м 80-тай антер ширмэл бол нэг 2 хүн 2 талын суугаа ширхэд чинь нэг сар гарантай ширж байгаа байхгүй юу. Жижигхээ 30-30 та олбыг бол өдөрт одоо жинхэнэ төв оёдлын болохоор бол нэг хүн бол 2-ыг антер ширчих хүн бий л дээ. Тэгээ оёж байгаа хүнийхээ чадал хүчин чадлаас бас шалтгаална. Тэгээ нэг хүн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс дан тавчиг одоо тэр бэлэг дурсгалтай юм хийдэг. За нэг хүн маань бол одоо ерөөсөө дандаа утсаа ирж байна. Тэгээ ширмлээ хийн. Ерөнхийдөө бол утсаа дандаа өөрснөө ирдэг учраас ажиллагаа бол их л дээ. Эртнээс уламжлагдсан ирсэн шиг эхлээд ноосоо цэвэрлэж, самнаж, зулаад бүхий л зүйлийг нь гар аргаар хийдэг байна. Уламжлагдсан ирсэн технологиор гар аргаар хийдэг учраас чанарын хувьд ярих юмгүй сайн. Ямар нэгэн химийн бодис ороогүй учраас байгалийн үнээр үнэртдэг, дулаахан зөөлхөн, агаар дулаан сайн нэвтрүүлдэг, угаад аччихад сунаж агшихгүй гэдэг давуу талыг нь дүрдээд байвал барахгүй юм а. Хамгийн гол нь эсгийн цагаан сүний бэлэгдэлтэй сайн сайхныг дуудагч гэж ярьдаг байна. Тиймээс ч монголчууд шинэ бэрээ цагаан эсхий дээр алхуулж, цагаан эсхийн дээр цөгдөн тэнгэр бурхандаа мөрөгдөг гэжээ. 5 насны байрыг түрээсэлж эхлээд нэг өрөөнд ажиллаж байсан, сүүлдээ 2 өрөө болгосон, сүүлдээ 3 өрөө болгосон. Одоо ахаад нэг өрөө нэмэх сонирхолтой л байж байна. Тэгээ нэмэх сонирхолтойгоос гадна одоо бас жоох өөрснөөхөө үйл ажиллагааг хөнгөвчсөн тоног төхөөрөмжөнд бас санаархад байна л да. Янз бүрийн одоо тэр зохион бүтээгчдийн юугаар нь тэр янз бүрийн тоног төхөөрөмжүүд хийгээл энэ биднээс хамгийн гол хэцүү юм юу гэдэг вэ гэхээр энэ ноосыг ингээд эсгээ барьчлаа, ингээд юмаа хийчлээ. Тэрүүний дараа цэвэрлэгээ гэж хамгийн хэцүү юм байдаг байхгүй юу? Гадаадынхан бол тэр дундаа ерөөсө бүх эсгээ юм заавал үнэрлж үздэг байхгүй юу? Заавал авч үнэрлж үздэг. Тэгээд н томхон эсгээ ширмлийг бол биднээс хамгийн гол нь угааж чадахгүй да бас их учир дутагдaltaй байдаг байхгүй юу? Тэгтээ биднээс өнгөлтгөл дөө бусад усуудын юуны тэрэгд бол манайх өнгөтэй л байдаг. Гэлээхтэй дутагдaltaй. Одоо бүхэл энэ үнүүдийг чанаржуулгал хэрэгтэй. Гадагшаа захиалаад хийхэд нөгөө захиалаад хийгээд өгч байгаа газар маань бас л нөгөө учир дутагдaltaй. Одоо хар борноос орсон ч байх жишээтэй. Тэгэхээр ч л хар бор харагдаад хэртэй юм шиг харагдаад тийм тал байдаг. Дашрам дурдахад эсгийн бүтээгдэхүүнийг бохирдож халтарсан үед нь угаалгын машинаар угааж болдгүй бөгөөд угаалгын нутаг савнгаар савандаад гараар илж угаадаг байна. Түүний дараагаар цэвэр усаар зайлаад угаалгын машины сэгсрэгчэнд нь хийж гаргаа толидлон татаж хатаахад л болдог байна. Эсгийн бүтээгдэхүүнийг эндүүдсэн ч болдог бөгөөд хичнээн угаасан ч хэлбэрээ алдахгүй нэгт чанартай байдаг байна. Бүтээгдэхүүн бол ерөөсөө яг л юм ингээд асгаад ингээд норгож барьчихгүй бол гүндээ орж тэгж бохирддаггүй байхгүй юу? Энэ ч ерөөсөө өнгөн дээрээ л жоохон тоостордог болол тийм учраас нэг хевс цэвэрлэгч тэгээ цэвэрлэгч сайхан хөөснүүд байдаг шүү дээ. Тэр хөөсрүүлээл хөөстэй юугаа сайхан чүүлэнтрээр арчаал тэгэл
дандаа ахаад цэвэрсээр их норгож юусаа болохгүй. Хөнгөн л арчаад тэгэл тэр үнийг ахаал өнгөлөл цэвэр хуур алчуураар арчаад тэгэл өнгөлөд авчихна. Юус тийм гүндээ бохирддог байхгүй. Гар урлын бүтээгдэхүүн гэдэг альч улс орны хувьд одоо хамгийн их өртөг өндөртэй зам хамгийн их ажиллагаа ордог бүтээгдэхүүн байдаг. Тэгвэл зөөлөн сувд компанийн хувьд бол одоо үндэсний хэмжээний ширмэл бүтээгдэхүүнийг өөрсдийн мөн ур ухаан за гараараа одоо мөн үйлдвэрлэж байгаамаа. Тэгэхээр өнөөдөр бид баялаг бүтээгчдийг дэмжин төслийнхөө нэвтрүүлгээрээ Өвөр Хангай аймгийн зөөлөн сувд хоршоог онцоллоо. Хамтдаа үзэгчтэй баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай. Үндэсний ширмэл бүтээгдэхүүнийг бид орондоо урдаж байна.